Намайг Баттулгын Даштава гэдэг. Би Баттулга Сэлмаа гэж хүний гуйгунхүү олж Төв аймгийн 100 мод суманд мэндэлсэн. Би гэрээс эцэг эхээс гуруулаа. Доороо нэг эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй. Цагдаагийн байгууллагт орохоос шалтгаан маань мэдээж хүүхэд байхын цагдаагийн байгууллагт орж ажиллахын гэсэн хүсэл мөрөөдөлтөйгээ сүүндээ хөтлөгдөөд ерөнхий боловсролын 10 жилийн сургуулаа төгсөөд конкурс өгөөд цагдаагийн дээд сургууль байхад нь элсэн орж суралцсан. Ингээд цагдаагийн сургуульд 4 жил суралцаад төгсөөд Ахуул аймгийн цагдаагийн газар мөрдөн байцаагч гэдэг наадам тушаал дээр ерөнхий газрын даргын тушаалаар томилогдож ирээд ингээд ажилласан. Залуу хүн ажиллах, шуурхай байх, ажлын ачаал байх, гэмтэргийн хойноос тууштай авах, энийг илрүүлэхийн төлөө тасралтгүй дайчин давшингүй байх гэдэг энэ олон чанаруудыг суралцахын төлөө ингээд ажиллаж ирмэлзэж ирсэн. Залуу хүмүүлийн хүсэл тэмүүлж идэг энэ сонирхолтой юм ажил албан тушаал гэж бодож явдаг. Дунд нь завсарлаад өөр энгийн байгууллагт ажиллаж ирсэн. Ингээд эргээд 17 он цагдаагийн байгууллагт эргэж ороод хүүхдийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх мэрэгжилтэн гэдэг энэ албан тушаал дээр ажиллаад одоо 5 дахь жилдээ болж байна. Эрэгтэй хүнд бол одоо энэ төрлийн ажил алба төрөл хашаа явахад эрэгтэй хүнд бол бас нэг талаараа хохирогч нартай бага насны хүүхдүүдтэй, эмэгтэй хүүхдүүдтэй харьцахад бол бас нөгөөдөл маань эргээд эрэгтэй хүн гэдэг талаас хараад бас шууд ингээд нээлттэй харьцахад бол нэг хаалттай байдаг. Хохирогч нарын зүгээс. Нөгөө холбогдогч нар бол болохоор бид нартай ингээд харьцаад явахаар бол эр хүн гэдэг утгаараа хоорондоо за юу бас яасны нөгөө ярилцсан гэхээр бол илүү нийтдээ ярилцдаг та. Урд нь мөрдөн байцаагчаар ажиллаж исэн маань нэлээд төхөн болдог. Яагаад тэгэхээр нөгөө бидэнд хандаж байгаа иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авах нөгөө улстайгаа харьцсан дотн сэтгэл зүйрүү нь орж ингээ харьцааны тал дээр мөрдөн байцаагч ажиллаж суусууд нэлээд төхөн болдог. Дээр нь энэ төрлийн гомдол мэдээллийг хүлээж авах зөрчин шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад процессын тал дээр илүү төхөн байна л да. Хүүхдийг зөв боловсон өсөх, хүмүүжих, одоо энэ хүүхдийн төлөвшил хүмүүжилт бол гэр бүлийн орчин, эцэг эхийн оролцоо хамгийн чухал. Хүүхэд наснда нөгөө эцэг эхийгээ харж өсдөг, дуурайдаг. Тийм болохоор ирээдүйд ямар хүн болох вэ, яаж төлөвшөх вэ, юу тарин түүнийгээ хураадаг гэж үг гэдэг штеп. Тийм учраас хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах хэрэгтэй. Тусгай шалгуураар тушаал авч төрт яс түмэн олноо хүндэтгэн ясалж тангаргийнхаа хууцанд гарын үсгтээ түмэн цагдаагийн төлөөл болсон. Эрэлхийг дайчин хийгээд эрдэм тэрхмийн онцгой албан тушаалд цайлж яваа алдар авьяаг дурсъя. 21 оны цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажил мэргэжлийн шилдэг алба багч гэдэг ийм шагналаар шагнагдсан. Хойд ерөнхий газрын даргын тушаалаа уншаад ажил мэргэжлийн шилдэг алба багч гэдэг шагналыг аваа зогсож явахад бахархаж байлаа. Ажил мэргэжлийн шилдэг өргөсөн сэргийлэхэд ажил хариуцсан албаагчаар Ахын улс аймгийн цагдаагийн газрын хүүхдийн ажил хариуцсан жилдэн цагдаагийн Засгийн машин дээр төв цагдаагийн байгууллагын 100 жилийн яваар утсан сэргийлэх хийсэн. Тэргүүний ажилтан болсондоо баяртай байна. Энэ шагналыг авахд цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтрэхтэй тэмцэх хэлцээ хамт олон мөн Ахуул аймгийн цагдаагийн газрын нийт хамт олондоо баярлж байгаагаа хэлмээр байна. Энэ албан тушаалд ажиллаад цагдаа дотоодын зэргийн нийт 11 мянга гаруй алба багшны дундаас бас шалгараад ингээд зогсож ийн гэдэг маань нэг талдаа сайхан бахархууштай юм байсан. Сэтгэл хөдлөлт өстэй. Цагдаагийн байгууллагт ажиллаад өдөө зэрэгтэй амжилт гаргаад ингээд явхад миний ард талд найдвартай бат тулгуур болсон арагшаа санаа зовхооргүй энэ ажил төрлийг хийхэд гол үүрэг оройлтой оролцдог ганц эрхэм хүн маань бол миний гэр бүлийн хүн. Манай гэр бүлийн хүнийг багж өмнө болор цэцэг гэдэг Ахуул аймгийн боловсрол шинжлэх ухааны газар мэрэгжилтийн гэдэг юм хүн бий. Манай том охин Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг одоо төгсөж байна. Бага охин маань ерөнхий боловсролын сургууль сурдаг. Ингээд энэ ажил төрлийг хийгээд энэний ард талд амжилт гаргахад нэлээд үтгэлэц болж байгаа гол хүчин зүйл маань гэр бүл. Ийм ч учраас өнөөдөр би цагдаагийн байгууллагт өдөө зэрэгтэй ажиллаж амьдарч яваа гэж ойлгодог. Цагдаагийн байгууллагын сүлд улсын цагаан шонхортой өргөж дээдэлж шүтэж ингэж явдаг. Энэ шонхор шуундаа сайн муу бүхэл юм даатгах төрийн сүлдэндээ залбирч ингэж ажил үргийг гүйцэтгэж явсаар ирсэн. Одоо ч тийх болоо гэж боддог. Залуучуудтай хандаж хэлэхэд мэдээж ямар нэг хэрэг төвгөн шийдэгдэхгүй, гарц гаргалгаа нь олдохгүй, хэргийн хугацаа сунгах, удаашрсан гэмтэрхтэй зууралдах гэх мэтлэнгээр ямар нэг хэлбэрээр тийм шантрах, няцах
сэтгэл нь мохох ийм зүйл гарч магадгүй. Ингэсэн тохиолдолд энийг одоо танаас өөр хүн хийхгүй шүү. Таал хийж ард нь гарах ёстой. Таал ямар нэг байдлаар шийдлийг олж шийдвэрлэх ёстой. Тийм учраас битгий шантраараа зөрөгтэй байгаараа урагшаа тууштай байгаараа л гэдгийг хэлмээр байна. Ингээд нийт цагдаа байгууллагын хамт олондоо Дархуул аймгийн цагдаа газрын алба хаагч нартаа Дархуул аймаг цагдаа газрын 60 жилийн дуудахгүй тохиох гэж байгаа. Энэ 60 жилийн ойдоо бүгдээр амжилт бүтээлээр дүүрэн байгаараа ажил бүтээлийн өндөр үйлстэй байгаараа гэдгийг нийт алба хаагч нартаа хүсмээр өрөмөр байна. Туурга тусгаар улсынхаа тугийн дараа алгасан төрийн алтан сүлдээ тэргүүн дээрээ мөхөлсөн энэ сайхан нутагта эзэн болж төрсөн эх орны хүү Игэлжирийн цагдаа.